Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2025 онд нээлттэй хийсэн The Accountant киноны 2 дугаар ангийг ярьж хүрэхээр бэлдлээ. Мөн ч удаан хүлээсэндээ. Нэг баяртай мэдээ дуулгахад манайхан Korean pop-ийн домог болсон Taeyang, Big Bang, Aileen-аар Монголд ирэх гэж байна. 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Төв Цэнгэлд хүрээлэнгийн тайзнаа 35 мянган хүн багтахаас VIP болон фэн зон тасалбарууд нь аль хэдийн дууссан гинэ. Гэхдээ байна. Энгийн тасалбарууд одоогоорч боломжтой байна. Манайхан description дээр байгаа линкээр ороод тасалбараа амжиж захиалаарай. Ерөнхий зохион байгуулагчаар Evanescence ажиллаж байна. Өнгөрсөн жил Супер концерт 2024-гээд бут авсан гарууд шүү дээ. За кинонд орцгоё. Нэг клубд лотоны тохирол явагдаж буугаар кино эхэлнэ. Тэнд нь сонирхолтой хүмүүс цугларч Латин Америк алуурчин царайтай нөхөр. Бас манай тэдгүртэй гарсан мөрдөгч. Гадаа нь харин нэг шаргал үст алхаад ирж байна. Машинтай ажиглагчд байна. Бас дахиад нэг машинтай ажиглагч. Жаахан ойртод зогсноо таавчгаа тайллаа. Энүүгээр ухаан алдуулах гэж байгаа юм бах та. Шаргал үст дотогшоо ороход тэр ирлээ. Гэт ажиглагчд сандарнаа. Нөгөө таавчигч нь буу гаргаад ирлээ. Нухах гэж байгаа юм байна. Машинд байсан үлдсэн ажиглагчд нь араас нь яваад орлоо. Шаргал үст оронгуудаа мөрдөн байцаагчтай уулзлаа. Сайн урики. Энэс суугач надад даалгах ажил байна уу? Ингээд зураг өгöd. Зураг дээр хөө Эл Салвадороос Америкт ирсэн. Одоо 13 та болсон. Би хүүхэд алдаггүй. Зөвхөн томчуудыг л хална. Тэгэхээр энэ бүсгүй алуурчин бололтой. Үгүй дээ. Би түүнийг чамаар олуулах гэсэн юм. Би тэтгэвртэй гарсан. Одоо бол зүгээр л өөрийн сонирхлоор хэргийг мөрдөж байгаа юм. Чи бол надад тусалж чадах ганц хүн. Тийм үү? Тэгэхээр гадаа алуурчд байна. Бас дотор нэг Африк, Испани эрлийн зултай нэг хүн сууж байна. Би нэг зүйлийг мэдэж байгаа нь тэд намайг алахаар ирээгүй. Тэгвэл тэд миний араас ирсэн юм байна. Чи эндээс яв. Гэд мөрдөгч тэндээс зугтлаа. Нойл руу гүгээд ортол гадаа нь буун дуу гараад байна. Гаран дээр нэг юм бичснэ нөгөө хоёртой үзэж тарлаа. Харин гадаа нөгөө таавчигт маань снайпертай хүлээж байна. Шаргал үстийг харснаа. Новш гэж гэд бууга өгсраад унлаа. Шаргал үстийг буудах гэд онилж байтал машины цаагуур ороод алгуулчихлоо. Мөрдөгч нөгөө хоёрыгоо зохицуулаад гараад ирэхэд шаргал үст үлдсэн хэдийг нь унгаагаад гараад явчихж. Мөрдөгч гарч ирээд замаар явж байтал тавчигт түүнийг буудаад унахчихлаа. Маргааш нь мөрдөгчийн туслах байсан бүсгүй. Одоо дарга болсон шүү дээ. Офстой ирэхэд мөрдөгч өгсөн тухай мэдээ ирлээ. Яваад очтол мөн байна. Гаран дээр харин нягтлан бодогчийг ол гэд биччихэж. Тэр үед нь харин манай нягтлан бодогч хувцас амсаж байна. Энэ бол манай киноны гол дүр Christian Wolf. Түүнийг бүгдээрээ чон гэж дуудъя. Өмнөх ангийг нь үзээгүй хүмүүстэй хандаж хэлэхэд тэр бол нэгэн төрлийн аутизмтай, тооцоолох чадвар өндөртэй, гоц авьяастай боловч энгийн харилцааны тал дээр жаахан асуудалтай нэг аим. Сохор болзонд явах гэж байгаа юм байна. Тэгингээ нууц төвтэйгөө ажлын утсаар ярьж байна. Хар хослол битгий өмсөөрэй. Үл хөдлөхийн худалдагч шиг харагдан шүү. За тэгээд хөх гонжо өмсөд сохор болзоондоо очлоо. Эрчүүд нь төрүүл суугаад эмэгтэйчүүд нь харин очиж ярилцах юм байна л та. Бүсгүүчүүд манай хүн рүү хараастай. Тэгээд суух цагаас өмнө босоод очрлоод унана шүү дээ. Манай хүний амьдралын хэв маяг, ярианы стил нь харин жаахан гээцүү шүү дээ. Чи анхны харцаар дурлна гэдэгт итгэдэг үү? Мэдээж үгүй. Тэр бол байж боломгүй асуудал. Чамд найзууд байгаа юу? Байхгүй. Ямар ч найз байхгүй. Тэгвэл нохой муур байхгүй. Би чамайг аяллаа суудсандаа зураг авахулсан байхыг харсан. Тэр бол миний гэрэлтэй. Түр амьдарч байгаа мó? Амьсгаатай байх бүхэл хугацаанд тэнд амьдрах төлөвлөгөөтэй байгаа. Чи хүүхэдтэй болох хүсэлтэй юу? Миний харж байгаагаар чи 45 та юм байна. Тэгэр хоёлаа илүү бодит сэдвийг хөндөө ярих нь зүйтэй болов. За нэг иймэрхүү болдоггүй. Ямар ч энгийн бүсгүй. Манай гоц авьяастай, хэд шулуун харилцаатай, мафуудын нягтлан хийгээд өөрийг нь алах гэхээр буцаагаад бүгдийг нь алччихдаг мэрэгжлийн алуурчин. Бас засгийн газрыг чакердж чадхаар том нууц төвтэй нөхрийг ойлгохгүй шүү дээ. Болцоо амжилтгүй боллоо. Тэр үед нь мөрдөгч үсгүй. Хуучин боссынхоо өгөхийнхөө өмнө амьдарч байсан түрээсийн байранд нь ирдэг. Нэг хэргийг мөрдөж байсан бололтой байрны эзэнд нь хан дээрх баахан зургуудыг нь түүнд өглөө. Би танаа байрыг үргэлжлүүлж түрээслэе. За тухтай үзгэж байгаа бололтой. Мөрдөгч бүсгүй манай чонын сурч байсан оюун ухааны төв рүү залглаа. Өөрөөр бол асрамжийн газар л да. Танад Christian Wolf гэж байдаг уу? За намайг сонсож байгаа гэдгийг мэдэж байна. Надад манай ахлахын өхлийн хэрэг дээр тусламж хэрэгтэй байна. Гэт хэллээ. Тэгсэн нээрэн сонсож байдаг шүү. Манай чонын нууц төв мөрдөгчийн байршлыг тогтоож байна. Дөрс шилжиж нэг загсны онгоцсон дээр нөгөө таавчгаа тайлдаг мэрэгэн бууж нэг хүнтэй уулзаж байна. Шаргал үст биднийг өөрийг нь алах гэж байсныг мэдээгүй. Одоохондоо л юу гэсэн үг вэ? 3 жилийн өмнө би хэсэг хүмүүстэй уулзаж байтал тэр орж ирээд 3 хүнийг 1 секундын дотор л алчихсан. Би түүний бай биш байсан учраас тэр намайг алаагүй. Өөрөөр бол тэр таныг таниагүй юм биш үү? Тийм ээ. Тэр намайг таниагүй. Гэхдээ нэг өдөр тэр намайг хэн бэ? Юу хийсэн бэ гэдгийг мэдэх бах. Тэр үед би баларлаа гэсэн үг. Тэгэхээр энэ халзан нөхөр шаргал үст алуурчинд ямар нэг муу юм өмнө нь
хийж байсан бололтой шүү. Алуурч харин тэрийг нь мэдэхгүй байгаа юм шиг байна. Мөрдөгч бүсгүй ахлахынхаа үлдээсэн материалаас нэг зураг олоод түүнийг харж байтал манай нэгтлэн гинэт гараад ирлээ. Би сая анхаарлыг чинь татах гэж 2 удаа ханиалгасан. Тэр үед мөрдөгч бууга авах гэтэл бид хэдэг гуйж байна. Та бол Christian Wolf бохир мөнгөний асуудлыг шийдэж өгдөг. Хэрвээ өөрийг нь алахыг оролдох юм бол бүгдийг нь бүх бүлгээр нь алчдаг. Мэргэжлийн алуурчин. 8 жилийн өмнө би танд яаж туслах вэ? За тэгээд манай хүнийг нөгөө байшинда аваад ирлээ. Бүх зургуудыг нь гаргаад тавьчихж. Тэгээд түүнд мөрдөгчийг өгдөг тэр өдрийн үйл явдлыг тайлбарлаад түүнийг мөрдөж байсан хүмүүс түүнийг алсан болов уу гэж таамаглаж байгаагаа хэлдэг. Энэ гэр бүлийн зураг болон энэ хүүгийн зураг их учиртай бололтой. Чи яагаад надад тусалж байгаа юм? Яагаад гэвэл чи гуйсан учраас л. Тэр үед өөр нэг байшинд яг тэр гэр бүлийн зургийг тавьсан нэг хүн хоолоо идэж байх үед нь түүнийг буудаад алчихна. Орой болоход нь чон хурууга хөдөлгөөд суугаад байна. Чи юу хийгээд байгаа юм бэ? Хүлээж байна. Юуг тэрв? Чамайг дуусгахыг. За. Гэд мөрдөгч манай хүнд боломж олголоо. Манай хүн харин өглөө болоход нь бүх учрыг нь олж хойж хаанаас эхлэх ёстойг нь бэлдээд сууж байна. Тэгээд тайлбарлана. Тэднээс бүх зүйл эхэлсэн. Тэд Эл Салвадорт байсан байна. Шивэснээс нь харж болно. Тэд Мексик руу ачааны гал тэргээр хууль бусаар орж ирсэн. Тэгээд Макалинд очсон байна. Яагаад Макалин гэж? Яагаад гэвэл хүүхэд тэрсэн 2 хүн цөлийг туулахын тулд 2.5 галлон ус хэрэгтэй болно. Тэгэхээр тийшээ явсан тодорхой. Бас тэр Лос Анжелест ирээд пиццаны газар ажилласан байна. Гэхдээ пиццаны газарт бүртгэлтэй энэ эмэгтэй болон зураг дээр хэмэгтэй 2 нэг хүн гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ? Тэгэхээр бүсгүй олсон орлогоо үл мэдэгдэх шалтгаанаар үрж байсан байна. Тэр хар тамхичин биш гэж үзэх юм бол би түүнийг хүүхэддээ зориулсан болов уу гэж тооцоолж байна. Тэгээд түүний ажиллаж байсан пиццаны газар руу манай 2 яваад очлоо. Босс нь гарч ирээд "Уучлаарай. Би танихгүй юм байна" гэд мэдээлэл өгдөггүй. Мөрдөгч бүсгүй бол "За ойлголоо. Хамтран ажилласанд баярлалаа" гэдэл явах гээд байна. Харин манай чон тийм биш ээ. Таны орлого төлсөн татвараасаа давсан байгааг та мэдсэн үү? За. Бүр татварын мэдээллийг мань харж хаа юу. Өнгөрсөн жил та 41.9 сая долларын орлого олсон гэж мэдүүлсэн байна. Таны боломжит орлогыг тооцоолж үзвэл таны өгсөн мэдээллээс зөрүүтэй байна л та. Танай хамгийн их захиалагддаг пицца чи юу вэ? 90% нь том пицца. Тэгвэл нэг том пицца $1735. Тэгэхээр таны орлоготой харьцуулж үзэх юм бол та 1,484,315 ширхэг том пицца зарсан гэсэн үг. Гэтэл өнгөрсөн 1 жилийн хугацаанд та ердөө 900 мянган том пиццаны хайрцаг захиалсан байна. Тэгэхээр үлдсэн 584,315 ширхэг том пиццаг нэг бол та савлахаас өмнө өөрөө бүгдийг нь идсэн. Үгүй бол пиццанаас гадна танд нэмэлт орлого байна гэсэн үг. Тэгэхээр таны нэмэлт орлого хаанаас вэ? Миний толгой яг дэлбэрхнэ. Тэгэхээр мөн номын хийнэ тийм ээ. Би чиний утгагүй асуултуудад хариулж өдрийг барах шаардлага надад байхгүй. Чи намайг мөнгө угаасан гэж бодоод байгаа мó? Гэтэл манай хүн зодож гарлаа. Зодонгоос яриад байна. Чи мөнгө угаасан. Тэгэхээр тэр мөнгө хаанаас орж ирснийг надад хэл. Үгүй бол мөрийг чинь мултлна. Мөрдөгч хүүхэн сандраа цүүд болно. Манай хүн чи яг хэлсэндээ мөрийг нь мулт. Би охтуудыг зараагүй. Би зүгээр л тэдний мэдээллийг өгдөг юм. Тэднийг дэм буудалд дуудаж үлдснийг нь тэд зохицуулдаг. Охтуудын нэгээс асуугаад үзэх юм бол чи өөрөө мэдэж чадна. Аль дэм буудал? City Center дэм буудал. Тэд гэж хэн юм? Томас. Тэгэд мэдээлэл авчихлаа. Босгож ирж түүнийг цохиж унгаагаад бид явах хэрэгтэй. Мөрдөгч хүүхэн тэр үед уурлнаа. Би засгийн газрын ажилтан. Би хүчирхийллийн аргаар ажиллаа явуулах ёсгүй. Чи тэгээгүй. Би тэгсэн. Энэ хэрэг дээр биднээс тусдаа ажиллах өөр хүн хэрэгтэй. Гэхэд чон би нэг хүн мэдх юм байна. Гэд ах руугаа залглаа. Ах нь мэрэгжлийн алуурчин шүү дээ. Өмнөх ангийг үзээгүй хүмүүстэй хандаж хэлэхэд энэ бол манай чонын багтаа салсан ах нь. Түүнтэй хамт бэлтгэгдэж насан туршид гэр бүлээсээ салж хөлсний алуурчин болсон нэгэн. Заримгдээд сууж байхад нь ахын залгнаа. Чи юу хүсэв? Бракстон. Би чиний ах Крис байна. Чамаг гэж мэдэж байна. Хоолойг чинь таньж байхад битгий нэмж тайлбарлаад бай. Чи юу хүсэв? Надад чиний тусламж хэрэгтэй байна. Тийм үү. Баяртай. Гэт тасчлаа. Бракстон хэсэг бодож байснаа. Новш гэж. Ингээд дүүрүүгээ буцаад залглаа. Өнгөрсөн удаа би чамд тусалсан. Тэгээд чи надтай холбогдно гэж хэлчихэд алга болчихсон. Тэгээд жил хагасын дараа залгаснаа. Надад чиний тусламж хэрэгтэй байна гинүү. Чи ажлын шугамар биш зүгээр залгаад. Юу байна да? Ямар хуу байна да? 100 сарын мэд. Эсвэл төрсөн өдрийн мэд гэж болдоггүй мó? Гэхдээ өнөөдөр чиний төрсөн өдөр биш шүү дээ. Чиний төрсөн өдөр 11-р сарын. Мэдэж байна. Зүгээр чи яах гэсэн гинэ. Гэт таслаа зөвшөөрчл байх шиг байна. Тэгээд тэндээс гартал. Манай хүн чи ажиллаа хийж явсан байх шүү дээ. Баахан гаруудыг нуугчхаж. За тэгээд ах トゥ ус уулзцгаалаа. Дүүн нэг хүүхэнтэй хамт зогсож байна. Танилцуулсан чинь сайн байна уу? Би Мэрибет Медина. Санхүүгийн гэмт эрэхтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч. Цагдаа байхаар нь жаахан гайхнаа. Цагдаа юу? Чи цус харвчаагүй үсттэй.
Зүгээр дээ ноён Бракстон, бид хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр та юу хийдэг ч бай, би одоогоор ерөөсөө сонирхохгүй байгаа. Одоогоор уу? За. За тэгээд манай хоёр ажилд орлоо. Нөгөө бүсгүйчүүдийг худалдаг гэсэн пиццаны газрын мэдээллээр City Central дэм буудалд нэрээд бүсгүйчүүдийг захиална. Царай нь хамаатай юу? Хамаагүй. Хэдийг дуудах уу? 3-ыг. 3 бүсгүй ирэх үед манай хоёр юм асуухаар бэлдээд хүлээж байна. Хүлээх зураа. Чи миний цагийг авч байгаа. Тэгэхээр яах вэ? Би чам руу нэхэмжлэх явуулах ёстой юу? Шударгал байна. Шудраг гинэ. Чи хэр үнэтэйг нь мэдэхгүй үсттэй. Санаа зовлтгүй. Би түлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Түлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. За бүсгүйчүүд ирлээ. Ороод ирэхэд нь асуулаа. Бүсгүйчүүд, би та нарыг аюултай нөхцөлд ажиллаж байгаа гэж үзээд та нарт туслахыг хүсэж байна. Тэгэхээр та нар бидэнтэй хувилдаад боссыгоо дуудаад өгчих. Тэгэх юм бол бид мөнгийг нөгье. Гэхдээ бүсгүйчүүдийн хоёр нь татгалзаад харин нэг нь зөвшөөрөөд үлдлээ. Тэгээд би эрсдэлтэй юм хийж байна. Надад мөнгө хэрэгтэй. Болно. Ноён би төлж чаднаггүй. Та энэнд санаа тавьж болох уу? Гэхдээ чон нилээд мөнгө өглөө. Тэгээд бүсгүй босс руугаа залгаад, Томас, энд хэсэг хүмүүс намайг явуулахгүй байна. Гэд боссыгоо дуудаж өглөө. Гарахта надад хүүхэд байхгүй. Гिचгэд гараад яваад өгнө. Мөрдөгч бүсгүй гадаа ажиллаж байна. Туслахаараа Кингийн өгтөг шүн. Тэнд байсан камерын бичлэгүүд нь шалгуулж байгаа юм байна. 2хан камер байсан юм байна. Би тань руу бичлэгийг нь явууллаа. Мөрдөгчийн материал донд байсан Эмилиана гэж хүнтэй холбоо барьсан уу? Гэхэд нөгөө ихэнд алуулдаг өвгөн байж. Тэр өгчгсөн байсан. Энэ өвгөн зураг дээрх Эдит гэж бүсгүй аав нь байсан юм байна. Тэр үед босс нэрлээ. Манай хүн шууд шанаадаад унгаачихлаа. Тэгснэ машины багажинд хийгээд явах гэтэл мөрдөгч ирээд. Бол та нар ч галзуурчхаа юу? Одоо бүр хэрэг мөрдлөө гэд хүн хулгайлах хэрэггүй. Үгүй дээ. Би түүнээс мэдүүлэг авахын тулд түр саадуулж байна. Чи энэ хэргийн учрыг олмоор байгаа үсттэй. Юу гэнэ? Намайг явах зам цагдаа зогсоогоод шалгавал би юу гэж хэлэх юм? Гэхэд манай хүн нууц төв рүүгээ яриад бидний байршлыг тогтоосон уу? Тийм ээ. Бидний эндээс явхад бүх уулзуур ногоон гэрэл тавих хэрэгтэй байна. Бас бүх цагдаа нарын холбоогоор дээрэм гарсан гэж хуурамч төгшүүр зарлаад эндээс холдвол. Ойлголоо. Тэр үед нь бүх гэрэл ногоорлоо. Яа. Өөр хүсэх юм байна уу? Гэхэд Рэй Кинг хинтээ уулзаж байсныг нь мэдэх хэрэгтэй байна. Ойлголоо. За ингээд дүрс шилжиж манай төвийг харууллаа. Манай аутизмтай бүсгүй бүр том заалтай болчихжээ. Яваад ортол баахан гоц авьяастай хүүхдүүдийг тэнд ажилуулж байна. Манай харин байшинда хүрээд ирчихжээ. Бракстон. Бид нар энэ залууг тамлаад үннийг нь хилүүлээд тэгээд л энэ хэрэг боллоо шүү дээ. Юуг нь боддог юм. Сонсооч. Миний хэрэгэлдэг шилдэг арга байгаа шүү. Нэг нүдийг нь гаргаж ирээд өөрт нь харуулчихдаг юм. Гэтэл чон тэндээс кат. Гэт байна. Тэр үед нь нууц төвөөс холбогдлоо. Тэр орой Рэй Кинг хинтээ уулзныг нь мөрдөж байна. Камерын бичлэгийг нь харуултал мөрдөгч. Надад энэ бичлэгүүд бүгд байгаа. Би бол холбооны мөрдөх товчооны. Гэтэл нэмээд баахан камерууд гараад ирнэ. Ард урд гэж зөндөө камер байсан юм байна. Тэгэд хүмүүс зугтаж байх үеийн бичлэгийг гаргалаа. Хин нэгэн жаахан с ิจ гтэй үйлдэл гаргавал мэдэгдээрэ. Ингээд тайтал шаргал үст алуурчны бичлэг харагдана. Энэ бүсгүй айхгүй, сандрахгүй байна. С ิจ гтэй гэж үзэж болохоор байна. Энэ бүсгүй анх ийшээ орсон бичлэгийг хар. Ингээд хартал доошоо хараад яваад байна. Тэр царайгаа нууж байна. Тэр хаана камерууд байгааг мэдэж байна. Гэхэд тэнд нэг бүсгүй селфи хийж байгаа нь харагдана. Энэ бүсгүй селфи хийж байна. Энэ бүсгүйн зурагнаас харах хэрэгтэй. Гэхдээ тэгэхээр утасны дэлгэцийг эндээс харах боломжгүй үсттэй. Тэгэх шаардлагагүй. Энэ бүсгүй хэн болохыг нь тогтоогоод утас руу нэвтрээд зургийг нь авчихад л болно. Гэтэл нүдэн дээр нь хэн болохыг нь таниад тэгснэ гэрийнхэн сүлжээнд нэвтрээд утсан дээрх файлаас нь зургийг нь өөрсөд рүүгээ мэйлдээд авчихлаа. Эднэр чи хин юм бэ? Эд бол манай багийнхан. Тэгэд зургийг нь сайжруулад царайг нь танихад өмнө нь гарч байсан хэд хэдэн аллахуудыг хийсэн алуурчин гэдг нь батлагдана. Мөрдөгч бүр шоконд орлоо. Хан дээрх зургуудыг хараад Рэй яах гэж энэ бүх хүмүүсийг алсан хүмүүстэй уулзсан болоо. Гэхэд Бракстон тэндээс бүгдийг нь бишээ. Энэ энийг бол ойлгомжтой. Харин энийг бол гэд өөрийгөө бариад өгчихнө. Аматад мөрдөгч уурлаад гараад явчихлаа. Чон ахта. Чи олон улс дамнсан хөлсний алуурчин гэдгээ цагдаагийн дэргэд хэлээд байж болохгүй шүү дээ. Тэгэд мөрдөгчийг гарч найрнаа. Нөгөөх нь би боллоо. Би хуулийн дагуу ажиллана. Би ийм алуурчдыг барихаар ажилддаг юм гэд халгаадаггүй. Баяртай мөрдөгч. Сайн сайхныг хүсье. Гэд явуултал багажийг нь хүн балбаад байна. Навш гэж ингээд буцаж ирээд бидэнд асуудал байна. Яасан? Багажинд чи хүн байгаа болохоор уу? Тийм ээ. Түүнийг аваадах. Гүйч байна. Тэгэхээр энэ хүн миний машинд байгаагүйд би баяртай байна. Хангалттай. Би хуулийн дагуу өөрөө мөрдөд учрыг нь олно. Дахиж надтай бүү холбогд. Би чамайг ч бас барихаар ирж магадгүй шүү. Гэд томроод явлаа. Тэр үед нь нөгөө зураг дээр хүү нэг газар санаашраад сууж байдаг. Манай мөрдөгч багажинд хүнээ аваачаад хуулийн дагуу байцаалд аваад өмгөөлөгч энтрийг нь дуудчихсан уулзаж байтал ардаас нь нөгөө таавчигт түүнийг буудаад алчихлаа. Мөрдөгчийн ажил явахгүй шинжтэй. Манай хоёр харин хэсэг ажилласаа пауз аваад Cowboy клуб орж ярьж суулаа. Тентхийн зөөгч бүсгүй харин манай үнийг харангуудаа
Анхны харцаар дурлж уу яач уу? Манай чонж ялгаагүй. Харцаа салгаж чаддаггүй. Хажууд нь ах нь нэг юм яриалах шиг байна. Чи тэр үед энгийн ягтлан бодогч байхыг сонгосон доо Өөе. Үгүй. Тийм ээ. За. Үгүй тийм ээ. За гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Хоёулаа ер нь яриад байгаа мó үгүй мó? Нөгөө бүсгүй манай хүнийг хараад хүрээд ирлээ. Тэгснэ. Дараагийн дууг сонгох эрхийг өгвөл чи юу сонгох вэ царилга? Алан Джексны дуу байвал яаж байна? 50 бай залуу минь. Би түүнтэй ярьж байна. Намайг Энжи гэдэг. Чи ямар дунд дуртай вэ? Би Big Bang-ийн дуу бас Taeyang айлгийн дуулсан Баяжэкэм гэдэг дунд дуртай. Тэд 6 дугаар сарын 21-нд ирээд Төв Цэнгэлтгийн тайзан дээр Монголын түүхэнд хамгийн том Korean pop концертыг хийх гэж байгаа. Би хүлээж тэсэхгүй байна. Ашгүй амжаад доорх линкээр билетээ захиалчихсан шүү. Тэгвэл 2 дахь дуртай дуу чи юу вэ? Энд дуулагдах дуу юу? Nirvana-гийн дуу байвал болно доо. Уучлаарай. Манай энэ хэд маань Nirvana дуулж чадахгүй хаа. Чи тэгвэл илүү чадварлаг хөгжимчд хөлслөх хэрэгтэй юм байна да. За. Гэд явчихлаа. Хөгшөө чи яаж байна? Чи түүнд таалагдаад тэр чамтай яриа өдөж байхад арай өөр юм хэлж болсонгүй юу? Миний тарих яг тэгж ажилтгүй маа. Тэгэд байж байтал харин нэг гоё юм боллоо. Нөгөөдүүл нь бүжиглээд унлаа. Бүжгийнх нь учрыг бол манай гоц Севиаст дор нь олчихноо. Хэсэг ажиж байгаад шууд очиод хамт бүжгэллээ. За ямар ч тач хамт кофе уух боломж бүрдчихлээ гэж. Тэгсэн харин тэндээс хэсэг гарууд манай зөөгч бүсгүйг харамлаад томрлоо. Буруу л хүндээ томорч байна да. Манай чон тэр үед бүсгүйгээс кок авах боломж гарсан тул намайг цөх чи яг л охин шиг шалчхар юм гэд шал утгагүй өдлөө. Бракстон тэндээс хурдаа аваад л ирж байна. Тэгэд манай хоёр гурвууланг нь гаргаж чиччихлээ. Тэндээс гарч байхдаа харсан чинь манай хүн дугаарыг нь гар дээрээ бичүүлээд авчихж. Манай хоёр бөөн баяр болноо. Мөрдөгч харин ажиллаа хийгээд л явж байна. Эмнэлэгт байсан Эдит гэж бүсгүй ажиллаа тараад явж байхад нь нэг итгэхэд хүчирхийлэхээр дайрсан юм байна. Үүнийг эсэргүүцсэн бүсгүй машин унаад зугтах үед осолд орчихж тархиндаа хүнд гэмтэл авсан тул ой санамжаа алдсан юм байна. Тэгсэн хэрнээ тархины гэмтлээс болж нэгэн төрлийн синдром өөрөөр бол гоц авьяастай болчихжээ. Эхэндээ шатар энтрээр эмчигээ будаа болгож байснаа сүүлдээ нэг л ууртай хэцүү болоод тулааны урлаг бас бус зүйлсээр хичээлж эхэлсэн юм байна. Тэгэд удалгүй эмчийг зодоод эмнэлгээсээ орчихжээ. Энэ бүсгүй нөгөө шаргал үстэй алуурчин байдаг. Тэгэхээр энэ бүсгүй бол нөгөө гэр бүлийн зурган дээрх Эдит Санчез буюу ээж нь байх нь бай шүү дээ. Эмч түүнээс нөхөр хүүхдийнхээ талаар юу санаж байна гэж асуухад тэр зүгээр л шүгэлддэг. Манай Бракстны утсанд аллагын захиалга ирэхэд тэр нь мөрдөгч бүсгүйг алах захиалга байлаа. Тэр оройн харин чон унтаж чадахгүй байсан тул биеэ үнэлэгч бүсгүй надад хүүхэд байхгүй гэж яагаад хэлсэн болоо гэдэг талаар бодож байдаг. Тэгээд гэнэт хүүхдүүд нь шоронд байгаад ээжүүд нь барьцаанд ажилддаг юм байна гэдгийг олж мэднэ. Тэр үед ахынх нь уц дуграад хартал мөрдөгч бүсгүйг алах захиалга цуцлагдсан. Өөр хүн ажлыг авсан гих болно. Чон босоод шууд явлаа. Явж байхдаа Медина аюулт байна. Түүн рүү залгаж мэдэгт бас цагдаад Мединаг алах ажлыг шаргал үст авчихсан юм байна. Гэр рүү нь шууд яваад ортол Медина мэдээгүй байж байна. Харин утсан дуграад сэрэмжлүүлэх үед шар үстийг отчхож "Буга хай, би цагдаа байна. Чи том алдаа хийлээ дээ. Чи хэрвээ Мэрибет Медина мөн л бол би алдаа хийгээгүй. Тэгснээ эргээд мөрдөгчийг маань гөвж гарлаа. Тэгээд хутгалж унгаачхад хан дээрх өөрийнхөө гэр бүлийн зургийг харлаа. Тэгингээ бүдэг бадаг дурсамжаа саннаа. Нөгөө загсны усан онгоцсон дээр ажиллаж байсан халдсан нөхрийг нь алаад хүүхдүүдийг нь хориод манай хүнээр хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн юм байна. Тэр үед амандаа байнгын нэг ая шүглдэж байжээ. Тэр нь түүнд дурсамж болоод үлдчихсэн юм байна. Тэр үед нь харин манай чон ороод ирнэ. Тэгснэ чи Эдит Санчез байна. Байха болсон. Чиний хүү Хуарезэд хоригдож байгаа гэж би бодож байна. Гэхэд бүсгүй гараад явчихлаа. Тэнд байсан зургийг аваад явчихж. Мөрдөгч маань харин арай өхөөгүй байна. Нөгөө халдсан харин аллага амжилтгүй болсон дууртай байна. Би ал гэж мөнгө өгсөн болохоос шархтуул гэж төлөөгүй шүү. Зүгээр дээ. Бид байг өгтөл. Эсвэл захиалагч өгтөл. Захиалгыг хүчинтэй байлгадаг юм. За эднэр бол мөрдөгчийг алж байж л амарх юм байна. Халдсан хэсэг хямарч байснаа. Хуарез руу очиод хүүхдүүдийг бүгдийг нь булшил гэсэн үүргийг таавч ихтэд өглөө. Чон харин бүх учрыг тайлчихжээ. Хүүхдүүдийг хориод ээжүүдээр нь биеийг нь үнэлүүлж эсвэл янз бүрийн ажил хийлгээд мөнгийг нь авдаг юм байна. Хуарез руу очих гэтэл Бракстай харин уурлах болно. Өөртөө ямар ч хамаагүй зүйлийг яах гэж хийх гээд байдаг юм бэ? Тэрний оронд газар дээрх ганц ахта санаа тавихад яад энэ төр гэж байснаа. За яа гэх вэ?
Очоод тэр Хуарезийг чинь шатаагаад өгье. Гэт явлаа. Хуарезийн ойролцоо цэргийн дронууд явж байна. Гэнэт хяналтаа алдчихлаа. Яасан бэ гэд хартал. Мэдээч манай нууц төвийнхэн хяналтыг нь булаачгаж цэргийн дронуудаар Хуарез дэх хүүхдүүдийг хорж буй газрыг харлаа. Экскаватораар тэнд бас газар ухаж бариад хүүхдүүдийг булах гэж байгаа бололтой шүү. Тэгээд шууд чон руу залглаа. Байршлыг нь олсон уу? Бид олсон. 11 минутын зайд байна. Бид шөнөөр дайрах төлөвлөгөөтэй байна. Чи гэрлүүдийг унтрааж чадах уу? Тийм ээ. Гэхдээ тэгш шаардлага гарахгүй гэж айж байна. Учир нь хүүхдүүд шүн гэхэд өгчихсэн байх бололтой. Тэгснээ хямраад бүх дэлгэцээ унтраачихлаа. Аимшигтай юмыг хүүхдүүдэд харуулахгүй гэсэн байх л та. Манай хоёр зэвсгээ базаагаад хуарн руу дайрнаа. Яг хүүхдүүдийг ачаад хөдөлж байна. Хоёулахна 20-30-аад гаруудын эсрэг дайраад орлоо. Машин нь юм мөргө зогсчихлоо. Нөгөөдөл нь машин руу нь шүршиж байгаад очоод нээтэл манай хоёр харин цаанаас нь гараад ирлээ. Мэргэжлийн алуурчин дүүн болон гоц авьяастай нэгтлэн бодогч хоёр төгс хослолыг үзүүллээ. Даанч тэд тоогоор дэндүү олон юм аа. Манай хоёрыг зарим нь саатуулж байгаад бусд нь автобусаа хөдөлгөөд яваад өглөө. Манай хоёр утаа тавьж байгаад машин авнаад араас нь хөөх гэтэл нөгөө таавчиг автобусын дотроос Бракстныг буутчихлаа. Чон түүнийг босгох гэтэл үгүй эднийг би зохицуулна. Чи хүүхдүүд рүү яв. Гэд явууллаа. Өөрөө мөрөндөө буудуулсан, суман дууссан ч гэсэн босоод гаруудтай үзнэ. Нэг нөхөртэй алалцаж байгаад даанч дийлдлээ. Яг алуулдгийн даваан дээр чон машин унж ирээд түүнийг аварлаа. Тэгснэ суучих. За тэгээд автобусыг араас нь нэхэж очоод бүгдийг нь унгнаа. Мэдрэл юмнууд чи хүүхдүүдийг амьдаар нь булах гэж байдаг шүү. Манай хоёр очоод бүгдийг нь аллаа. Таавчиг харин автобусын дотроос нөгөө шаргал үстийн хүүг барьцаалаад байж байна. Бракстаа ардаас нь буутахад чон урдаас нь давхар буудаад унглаа. Чи Альберто Санчезо. Тийм ээ. Тэгэд хүүхдүүдийг авраад автобустайгаа тэндээс явлаа. Замдаа бас нэг муур олоод авнаа. Удалгүй Чехэд байдаг олон улсын аллахын сүлжээний боссын утсан дуурна. Аваад яртал манай нууц төвөөс залгаж байна. Бату Донецк, Европын хамгийн том аллахын сүлжээний удирдагч. Та дугаар андуурсан бололтой гэхэд та 52 настай Новрогад төрсөн. Орос, Монгол, Романийн эрлиз 4 удаа гэрэлсэн. 7 жил шорон суухдаа хар дэлфин гэдэг хочтой байсан. Би таны Бентлийн дугаарыг хэлэх ёстой юу гэхэд би танд яаж туслах вэ? Мэрибет Мединаг алах захиалгыг цуцал. Яа. Шаргал үст солонгос явж байна. Тэгсэн утсан дугартал бас л манай нууц төвөөс залхаж байна. Аллахын захиалга бололтой. Бичээд аваарай. Коста-Рико. Халзаадаа тэр үед нь уурлнаа. Та нар ална гэж надаас мөнгө авсан. Зүгээр ажиллаа хийвэл яасан юм бэ? Бид байг усттал. Эсвэл захиалагчийг өхөн өгтөл гэрээгээ сахитгал та. Тэгэхээр би амьд арзаагаад байж л байна. Өөнийг та болсон гэд бодчихоо. Баярлалаа. Гэд тасаллаа. Энэ яг хэнийг алхаар болчихв. Тэгэд шүршүрт орж байтал нэг танил шүглийн дуу гараад явчлаа. Яваад очтол шаргал үст шүгэлдээд сууж байна. Тэгэхээр захиалагчийг өөрийг нь хунихаар болцсон юм байна л та. Халзаадаа тэндээс гараад зүхтлаа. Шаргал үст мэдээж хөөж очоод нухах нь тодорхой. Медина имлгээс гарч нөгөө хууль бус пиццаны газрыг хаагаад бүх хүүхдүүд нь барьцаалагдсан хүмүүсийг чөлөөллөө. Тэгээд нөгөө асрамжийн газар руу залгана. Харборын хүүхэд хөгжлийн төв байна. Та нар намайг сонсож байгааг чинь би мэдэж байна. Би баярлалаа гэж хэлэх гэсэн. Хүүхэд хөгжлийн төвд шаргал үстийн хүүг хүлээж авахар болсон юм байна. Өрөө болон тоглоомыг нь бэлтчихэж. Манай хоёр хүүг асрамжийн газар руу хүргэж өгч байдаг. Бракстон тэндээс. Энэ хүү миний муурыг сүүлийн 30 минут тэрвэрлээ. Тэр чигтээ авчихгүй гэж би яаж мэдх юм бэ? Хүүг хүргэж өгсөний дараа нэг газар захиалга өгчихсөн. Хамтдаа аяллаар явбал ямар вэ? Юу? Чи захиалга өгчихсөн гинэ? За ингээд ах トゥ хоёр маань харилцаагаа сэргэв бололтой. Энд хүрээд кино маань дууслаа. Киночд байлаа.